Hey, welcome back. Кино English content-ийн маань 15 дахь дугаар хийлгээд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар дээр бүгдээрээ 2001 онд дэлгэснээр гарч байсан Harry Potter and the Philosopher's Stone кино хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан яран түгээмэл ашиглагддаг өгүүлбэрүүдийг болон шинэ үгсийг бичиж тэмдэглэж авцгаая. Өмнөх дугаар дээр All English Tenses буюу англи хэлний бүх цагийг нэгтгэж хооронд нь харьцуулан үтсэн бол энэ удаагийн дугаар дээр The Forms of to be буюу to be үеийн хэлбэрүүдийг хэрэглэх тохиолдлуудын хамтаар үзэх болно. Мөн төгсгөлд нь би та бүхэндээ how to express wishes about the past in English буюу өнгөрсөн цаг хугацаатай холбоотой харамсаж харуулсан хүсэл сонирхлыг англиар хэрхэн илэрхийлэх талаар зааж өгөх болно. Та бүхэн бидэнд урам хайрлаад энэхүү сувгийг маань subscribe хийгээрэй. Мөн like, share, comment бичээрэй. За ингээд хичээлд орцгоё. Are the rumors true, Albus? I'm afraid so, Professor. The good and the bad. Are the rumors true? Цоо ярианууд үнэн үү? Энэ өгүүлбэрээс rumor гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Rumor, цоо яриа, цуурхал, дамүг, сулуг, ховчив. I'm afraid so. Тийм гэж би айж байна. The good and bad. Сайн ба муу. And the boy? Hagrid is bringing him. Do you think it wise to trust Hagrid with something as important as this? Professor, I would trust Hagrid with my life. Hagrid is bringing him. Hagrid түүнийг авчирч байгаа. Do you think is it wise to trust Hagrid with something so important? Ийм чухал зүйл дээр Hagrid-д итгэх нь ухаалаг хэрэг гэж чи бодож байна уу? Энэ өгүүлбэрээс wise гэсэн шинэ үгийг сурч авцгаая. Wise, цэцэн мэргэн, ухаалаг, ухаантай. I would trust Hagrid with my life. Би Hagrid-д амьдралаараа итгэх болно. Famous. But why am I famous, Hagrid? All those people back there. How is it they know who I am? I'm not sure I'm exactly the right person to tell you that, Harry. Why am I famous? Би яагаад алдартай гэж. За энэ өгүүлбэрээс бүгдээрээ famous гэсэн шинэ үгийг бичиж авъя. Famous, нэрд гарсан, алдар цуутай, алдартай, олонд төгсөн. All those people back there, how is it they know who am I? Тэнд байсан бүх хүмүүс намайг хэн болохыг яаж мэддэг юм бэ? I'm not sure I'm the right person to tell you that. Би чамд үүнийг хэлэх зөв хүн нь гэдэгтээ итгэлгүй байна. But Hagrid, how am I to pay for all this? I haven't any money. How am I to pay for all this? Би энэ бүхнийг яаж төлөх юм бэ? I haven't any money. Надад ямар ч мөнгө байхгүй. The wand chooses the wizard, Mr. Potter. It's not always clear why. But I think it is clear that we can expect great things from you. The wand chooses the wizard. Шидэт тохиор шидтнээ сонгох юм. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ хоёр шинэ үгийг сурч авцгаая. Wand, очир саваа, шидэт тохиор, нарийнхан мөчөр. Wizard, илвчин, шидтэн, арш. It's not always clear why. Яагаад гэдгийг нь үргэлж тодорхой байдаггүй. But I think it is clear that we can expect great things from you. Гэхдээ бид чамаас агуу их зүйлсийг хүлээж болох нь ойлгомжтой байна гэж би бодож байна. Эндээс бүгдээрээ expect гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Expect, хүлээх, итгэх, найдах, хордох, тааварлах, таамаглах. Sorry, Harry, I'm going to have to leave you. Dumbledore will be wanting his, well, he'll be wanting to see me. Now, your train leaves in 10 minutes. There's your ticket. Stick to it, Harry. That's very important. Stick to your ticket. Sorry, Harry. I'm gonna have to leave you. Уучлаарай, Harry. Би чамайг үлдээгээд явах хэрэгтэй болчихлоо. Well, he'll be wanting to see me. Тэгэхээр
тэр надтай уулзахыг хүсээд байж байгаа. Your train leaves in 10 minutes. Галт дэрэг чинь 10 минутын дараа хөдлөх болно. Here's your ticket. Stick to your ticket. Энэ чиний тасалбар, тасалбараа маш сайн бариарай. That's very important. Наадах чинь маш чухал. Plenty of courage, I see. Not a bad mind either. There's talent, oh yes, and a thirst to prove yourself. Plenty of courage, I see. Маш их хэр зэргийг би харж байна. Эндээс бүгдээрээ plenty болон courage гэсэн хоёр шинэ үгийг сурч авцгаая. Plenty маш их, зөндөө, олон тооны, элбэг дэлбэг, арвин. Courage эр зориг, зүрх зориг, урам зориг. Not a bad mind either. Бас муу оюун ухаанч биш. There's talent. Авьяас чадвар байна. And a thirst to prove yourself. Өөрийгөө батлан харуулах гэсэн хүсэлтэй шатаж байна. Does anybody feel like we shouldn't be here? We're not supposed to be here. This is the 3rd floor. It's forbidden. Does anybody feel like we shouldn't be here? Бид энд байх ёсгүй гэж хэн нэг нь мэдэрч байна уу? We are not supposed to be here. Бид нар энд байх ёсгүй шүү дээ. This is the 3rd floor. It's forbidden. Энэ бол 3 дугаар давхар. Энэ давхар хориотой. Энэ өгүүлбэрээс бүгдээрээ forbidden гэсэн шинэ үгийг бичиж авъя. Forbidden, хориотой, цаацтай, хоригдсон, цээртэй. She's a nightmare, honestly. No wonder she hasn't got any friends. I think she heard you. She's a nightmare, honestly. Үнийг хэлэхэд тэр бол хар тарсан зүуд. No wonder she hasn't got any friends. Түүнд найз нөхөд байхгүй байгаад гайхах зүйл алга. I think she heard you. Тэр чамайг сонссон гэж бодож байна. What are you wearing? Oh, Mum made it. Looks like you got one too. I've got presents. What are you wearing? Чи юу өмсөж байгаа юм бэ? Oh, my mom made it. Oh, үнийг ээж маань хийсэн юм. Looks like you've got one too. Чамд ч бас нэг байгаа юм шиг байна. I have got presents. Надад бэлэг ирсэн гэж юу? I'll go first. Don't follow until I give you a sign. If something bad happens, get yourselves out. Does it seem a bit quiet to you? I'll go first. Би эхлээд явъя. Don't follow until I give you a sign. Намайг дохио өгөхөөс нааш дагаж болохгүй шүү. If something bad happens, get yourself out. Хэрвээ ямар нэгэн муу зүйл болвол зугтаарай. Does it seem a bit quiet to you? Чамд нэг л тийм нам гүм юм шиг санагдаж байна уу? Энэ өгүүлбэрээс seem гэсэн шинэ үгийг сурцгаая. Seem санагдах, бодогдох, мэдрэгдэх, төсөөлөх. He's going to sacrifice himself. No, you can't. There must be another way. Do you want to stop Snape from getting that stone or not? He's going to sacrifice himself. Тэр өөрийгөө золиослох гэж байна. Эндээс бүгдээрээ sacrifice гэсэн шинэ үгийг бичиж тэмдэглэж авъя. Sacrifice, золиос, өргөл, тахил, тайлга. There must be another way. Өөр арга зам байх л ёстой. Do you want to stop Snape from getting that stone or not? Чи Snape-ийг тэр чулууг авахыг нь зогсоохыг хүсэж байгаа юм уу үгүй юм уу?
За энэхүү бүгдээрээ Harry Potter and the Philosopher's Stone киног хэсэгчлэн үзэж амьдрал хэрэгтэй харилцан яран түгээмэл ашиглагддаг 40 өгүүлбэрийг бичиж тэмдэглэж авлаа. Одоо бүгдээрээ дараагийн хэсэг болох дөрмийн хичээлд орцгоё. Өнөөдрийн дугаарт The Forms of To Be буюу To Be үйлүүгийн хэлбэрүүдийг хэрэглэх тохиолдлуудыг хамтар үзэх болно. Эхлээд бүгдээрээ To Be үйлүүгийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг нь үзцгээе. Нэгдүгээр to indicate a position, family, work буюу гэр бүлийн байр суурь болон ажлын албан тушаалын талаар ярихдаа ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. Jenny is my sister. Jenny бол миний эгч. John will be an engineer next year. John ирэх жил инженер болно. Хоёрдугаарт to express qualities about someone буюу хэн нэгний талаарх шин чанаруудыг илэрхийлж хэлэхдээ ашиглаж болно. Бүгдээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. She is a beautiful girl. Тэр үзэсгэлэнтэй охин. They are intelligent. Тэд нар оюунлаг хүмүүс. Гуравдугаарт to indicate a location буюу байршил зааж өгөх үед ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдээ харъя. They were at the store last evening. Тэд өнгөрсөн орой дэлгүүрт байсан. She is in the library. Тэр номын санд байгаа. Дөрөвдүгээрт for comparatives and superlatives буюу харьцуулсан болон давуулсан зэргийн тухай ярихдаа ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Tommy is taller than Derek. Tommy Derek-ээс бага зэрэг өндөр. He is the smartest boy in the class. Тэр бол ангийнхаа хамгийн ухаалаг хүү. Тавдугаарт to introduce yourself and others буюу өөрийгөө болон бусдыг танилцуулахдаа ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. My name is Todd. Миний нэрийг Todd гэдэг. We are his friends. We are from Australia. Бид бол түүний найзууд. Бид нар Австралиас ирсэн. Зургдугаарт when telling the age of yourself and others буюу өөрийнхөө болон бусдын насыг хэлэхдээ ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харъя. I am 25 years old. Би 25 настай. My father is 67 years old. Миний аав 67 настай. Долдугаарт to greet буюу мэдлэх үед ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. Hello, how are you? Сайн уу? Сонин сайхан юу байна да? I'm great. Thanks. Би гайхалтай сайн байгаа. Баярлалаа. 8-дугаарт to express physical and emotional state буюу бие болон сэтгэл санааны байдлаа илэрхийлэх үед ашиглаж болно. Жишээ нь We are very tired. Бид нар маш их ядарч байна. I'm so happy. Би үнэхээр аз жаргалтай байна. 9-дугаарт to talk about weather буюу цаг агаарын тухай ярихдаа ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдээ бүгдээ харцгаая. It's a rainy today. Өнөөдөр бороотой байна. It's very cold day. Энэ өдөр маш хүйтэн байна. За бүгдээрээ to be үйлөөгийн ерөнхий 9 хэрэглэх тохиолдлуудыг нь үзлээ. Мөн эдгээрээс гадна та gender буюу whose, marital status буюу гэр бүлийн байдал, occupation буюу ажил мэргэжил, nationality буюу үндэс угсаа, religion буюу шашин шүтлэх гих мэт зүйлсийн талаар ярихдаа to be үйлөөгийг ашиглаж болно. Одоо бүгдээрээ to be үйлөөгийн илэрхийлэх утга болон хувирах хэлбэрийн талаар үзцгээе. To be гэдэг нь орших, байх, болох гэсэн утгаар орчуулагддаг. Одоо бүгдээрээ to be үйлөөгийн одоо цагийн хувирлыг үзье. Эхлээд positive буюу бацдах хэлбэрийг харцгаая. Subject буюу эзэн бие, бие үйлөг, complement буюу гүйцэвэр. Бие үйлөг нь хэв шинж байдал заасан холбогч үйлөг болохоор бие үйлөгийн арын гишүүнийг тусагдхуун биш гүйцэвэр гэж нэрлэдэг. Хэрвээ өгүүлэгдэхүүн нь I байвал am үйлөгийг авна. Хэрвээ өгүүлэгдэхүүн нь he, she, it байвал is үйлөгийг авна. Хэрвээ өгүүлэгдэхүүн нь you, we, they байвал are үйлөгийг авна. I am, he is, she is, it is, you are, we are, they are. Хураангуйлсан буюу давчилсан хэлбэр үүсгэхдээ I'm, his, she's, it's, you are,
we are, they are гэх мэт товчилж болно. Ингээд жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. I'm from Thailand. Би Таиландаас ирсэн. She's my sister. Тэр бол миний эгч. It's 10 o'clock. 10 цаг болж байна. They are happy. Тэд аз жаргалтай байна. Одоо negative буюу үүсгэх хэлбэрийг харцгаая. Subject буюу эзэн бие үйл үг араасаа not авна. Complement буюу гүйцэвэр. I am not. I'm not. He is not. He's not. She's not. She's not. You are not. You aren't. We are not. We aren't. They are not. They aren't. Ингээд өмнөх жишээ өгүүлбэрүүдээ үүсгэх хэлбэрт оруулж харцгаая. I'm not from Thailand. Би Таиландаас ирээгүй. She is not my sister. Тэр бол миний эгч биш. It isn't 10 o'clock. 10 цаг болоогүй байна. They aren't happy. Тэд аз жаргалгүй байна. Одоо question буюу асуух хэлбэрийг харъя. Асуух хэлбэрт бие үйл үг нь эзэн биеийн өмнө орно. Am I? Is he? Is she? Is it? Are you? Are we? Are they? Ингээд жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Where are you from? Чи хаанаас ирсэн юм бэ? Is she your sister? Тэр чиний эгч үү? Is it 10 o'clock? 10 цаг болж байна уу? Are they happy? Тэд нар аз жаргалтай байна уу? Одоо бүгдээрээ to be үеийн өнгөрсөн цагийн хувирлыг үзье. Эхлээд positive буюу бацдах хэлбэрийг харцгаая. Subject буюу эзэн бие, was, were, complement буюу гүйцэвэр. Хэрвээ өгүүлэгдэхүүн нь I, he, she, it байвал was үйл үгийг авна. Хэрвээ өгүүлэгдэхүүн нь you, we, they байвал were үйл үгийг авна. I was, he was, she was, it was, you were, we were, they were. Ингээд жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. I was so tired. Би маш их ядарсан байсан. He was an English teacher. Тэр англи хэлний багш байсан. We were at home. Бид нар гэртээ байсан. They were friends. Тэд найзууд байсан. Одоо negative буюу үүсгэх хэлбэрийг харцгаая. Subject буюу эзэн бие, was, were араасаа not авна. Complement буюу гүйцэвэр. I was not. I wasn't. He was not. He wasn't. She was not. She wasn't. It was not. It wasn't. You were not. You weren't. We were not. We weren't. They were not. They weren't. Ингээд өмнөх жишээ өгүүлбэрүүдээ үүсгэх хэлбэрт оруулж харцгаая. I wasn't so tired. Би маш их ядраагүй байсан. He wasn't an English teacher. Тэр англи хэлний багш байгаагүй. We weren't at home. Бид нар гэртээ байгаагүй. They weren't friends. Тэд найзууд байгаагүй. Одоо question буюу асуух хэлбэрийг харъя. Асуух хэлбэрт was were туслах үйл үг нь эзэн биеийн өмнө орно. Was I? Was he? Was she? Was it? Were you? Were we? Were they? Ингээд жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Were you so tired? Чи маш их ядарсан байсан уу? Was he an English teacher? Тэр англи хэлний багш байсан уу? Were you guys at home? Та нар гэртээ байсан уу? Were they friends? Тэд найзууд байсан уу? Ийхүү бүгдээрээ to be үеийн үндсэн present болон past буюу одоо болон өнгөрсөн цагийн хувирах хэлбэрийн талаар үзэж дуслаа. Бусад цагуудын хувьд бие үйл үг хэрхэн хувирахыг бүгдээрээ харцгаая. Past participle дээр been болж хувирна. Present perfect дээр has been, have been болж хувирна. Past perfect дээр had been болж хувирна. Present participle дээр being болж хувирна. Present continuous дээр am, is, are being болж хувирна.
past continuous дээр was being, were being болж хувирна. Та бүхэн асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За одоо бүгдээрээ сүүлийн хэсэгтээ орцгоё. Өнөөдрийн дугаард би та бүхэндээ how to express wishes about the past in English буюу өнгөрсөн цаг хугацаатай холбоотой харамсаж харуулсан хүсэл сонирхлыг англиар хэрхэн илэрхийлэх талаар зааж өгөх болно. Desired action did not happen буюу хүсэж тэмүүлж байсан, хийхийг үнэхээр хэрмэлзэж байсан үйл явдал болоогүй бүтээгүйг илэрхийлэхдээ I wish I had би тэгсэн, ингэсэн байсан ч болоосой. I should have би тэгэх, ингэх ёстой байсан юм гэсэн хэллэгийг ашиглаж болно. Энэ тохиолдолд үглэг past participle буюу үйлдэл нэрийн өнгөрсөн цагийн хэлбэрээр орно. Жишээ үйлбүүдээ харъя. I wish I had more friends when I was in high school. Ахлах сургуульд сурч байхдаа би олон найз нөхөдтэй ч байсан болоосой. I should have gone to bed earlier last night. Өнгөрсөн шөнө би эртхэн унтаж амрах ёстой байсан юм. An undesirable action happened буюу хүсээгүй байсан үйл явдал болох үед I wish I hadn't би тэгээгүй, ингээгүй ч байсан болоосой. I shouldn't have би тэгэх, ингэх ёсгүй байсан юм гэсэн хэллэгийг ашиглаж болно. Энэ тохиолдолд үйл үг мөн адил past participle буюу үйлдэл нэрийн өнгөрсөн цагийн хэлбэрээр орно. Ингээд жишээ үйлбэрүүдээ харъя. I wish I hadn't watched so much TV this year. Энэ жил би тэгж их телевиз үзээгүй ч байсан болоосой. I shouldn't have to work too hard. Би хэтэрхий шаргуу ажиллах хэрэггүй л байсан юм. An action was possible in the past, but it didn't happen буюу өнгөрсөн цагт хийх боломжтой байсан үйл явдал гэхдээ тухайн үйл явдал болоогүй бүтээгүйг илэрхийлэхдээ if буюу хэрвээ гэсэн үгтэй хоршуулан хэрэглэнэ. I could have би тэгж ингэж болох байсан. Жишээ үйлбэрүүдээ харцгаая. I could have learned a new skill this year if I had been able to focus. Хэрвээ би анхаарлаа төвлөрүүлж чадсан бол энэ жил шинэ ур чадвар эзэмшиж болох байсан юм. If I had seen your message, I could have helped you. Хэрвээ би чиний мессежийг харсан бол чамд туслаж болох байсан юм. An action or condition was not possible in the past буюу өнгөрсөн цагт хийх боломжгүй байсан үйл явдал нөхцөл байдлын тухай илэрхийлэхдээ I couldn't have би тэгэх, ингэх боломжгүй байсан юм гэсэн хэллэгийг ашиглаж болно. Бүгдээ жишээ үйлбэрүүдээ харъя. I couldn't have known you were coming today. I didn't see your message. Би чамайг өнөөдөр ирнэ гэдгийг чинь мэдэх боломжгүй байсан. Би чиний мессежийг хараагүй юм. I couldn't have done this without your help, you know. Чиний тусламж дэмжлэггүйгээр би үүнийг хийх боломжгүй байсан шүү дээ. За ингээд миний бэлтгэсэн кино English video контентын маань 15 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. Like, share, comment, тэгээд subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.